Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилог хүргэе. Франц улс 15-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг нь хориглох хуулийн төслийг баталгахад тун ойрцсон байгаа юм байна. За тус улсын парламентын доод танхимаар уг асуудлыг хилэлцэн. За даваагаас мягмар гарагт шилжигшүүн урт хугацаанд бол энэ асуудлыг хилэлцэн байна. За ингээд урт хугацааны хүрээнд одоо хилцсэний үр дүнд тус одоо доод танхимаас тухайн хуулийн төслийг баталгаар болсон байна. За нийтдээ одоо тус санал хураалтанд оролцсон 130 гишүүн тухайн одоо асуудлыг дэмжихээр болсон байна. За цаашдаа энэ хуулийг батлагдахын тулд Францын танхимын одоо дээд танхимд нь батлагдах ёстой. За Сенатын танхимаар батлагдсан тохиолдолд тухайн хууль жинхэнэ одоо хууль болж хэрэгжих боломжтой болж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан Франц улсын ерөнхийлөгч Макрон X хуудсанд пост оруулсан. За тэрээр хэлэхдээ уг санал хураалтыг Францын хүүхэд өсвөр насныхныг хамгаалах томоохон алхам гэж нэрлэгдсэн байна. За мөн ахлах сургуулиудад нийгмийн сүлжээг одоо хориглох, гар утас хэрэглэхийг хориглох тухай хууль тогтоомж нь Франц улс баталж байгаагаар Австрали улсын дараа хоёр дахь энэ хууль тогтоомжийг баталсан улс болж байгаа юм. За олон нийтийн нийгмийн сүлжээний хэрэгсэл хөгжихийн хэрээр дэлгэцэнд хүүхдүүд хит их цагийг зарцуулах болсон хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж сэтгцэн эрүүл мэндийн асуудал үүсгэж байгаа гэсэн болгоомжил нэмэгдэж байгаа. За манай хүүхдүүд өсвөр насныхны сэтгэл хөдлөлийг Америкийн платформ эсвэл Хятадын алгоритм худалдах эсвэл удирдах ёсгүй гэж Макрон бям гараг цацалдсан видео бичлэгтээ хэлсэн байна. За эрх баригчдын зүгээс 2026 оны хичээлийн шинжилээс эхлэн энэхүү одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлж одоо шинээр нээгдэж байгаа нийгмийн сүлжээнүүдийн хүүхдийг ашиглаж байгаа аккаунтуудыг нь хаахаар төлөвлөж байгаа юм байна. За доод танхимд Макроны сэргэн мандалтын намыг тэргүүлдэг ерөнхий сайд дасан Габриэл Атал Сенат уг хуулийн төслийг 2 дугаар сарын дундуур баталж за 9 дугаар сарын 1 гэхэд хүчин төгөлдөр болгоно гэж найдаж байгаагаа хэлсэн байна. За тэрээр нийгмийн сүлжээний платформуд нь насны хязгаарыг хангаагууд одоо байгаа одоо аккаунтуудыг 12 дугаар сарын 31 хүртэл идэхгүй болох хугацаатай байна гэж нэмж хэлсэн байна. За өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэндэд болон сошиал медиатай холбоотой нөлөөлөлтөд тэмцгээс гадна энэхүү одоо арга хэмжээ сошиал медиа платформудаар дамжуулан оюун ухааныг колончлохыг хүсдэг хэд хэдэн одоо хүчин зүйлийг эсэргүүцгэж чухал үүрэгтэй болно. За Франц улс 1 сарын дотор Европод анхдагч болж чадна. Бид залуучууд болон гэр бүлийнхээ амьдралыг өөрчилж чадна. Магадгүй тусгаар тогтнолын хувьд ч гэсэн улс орныхоо хувь заяаг өөрчлөхөд энэхүү хууль тогтоомж чухал үүрэг гүйцэтгэх гэж мэдэгдэж байна. Францын олон нийтийн эрүүл мэндийг хяндаг байгууллага болох ANSES-ийн зүгээс TikTok, Snapchat, Instagram зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь өсвөр насныхан ялангуяа охтуудад олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг болохыг нь мэдгдсэн. За гэхдээ тэдний сэтгцэн эрүүл мэндэд муудаж байгаа гол шалтгаан нь нийгмийн сүлжээний хэрэгсэл биш гэдгийг судалгаандаа дурдсан байна. За жагсаалтад орсон эрсдлүүд дотор кибер хүчирхийллийн контентэд өртөх зэрэг орж байгаа юм. За хууль тогтоомжинд дурдсанаар 15-аас доош наснд хүрээгүй хүүхдүүд онлайн платформаар үзүүлдэг онлайн болон нийгмийн сүлжээний үйлчилгээнд нэвтрхийг нь хориглохоор зааж байгаа юм. За хуулийн төсөлд онлайн нэвтрхий тойл болон боловсролын платформыг ашиглахыг зөвшөөрсөн хэвээр байлгах юм байна. За энэхүү одоо хориг хэрэгжснээр үр дүнтэй одоо насыг баталгаажуулах шаардлага үүсэж байгаа юм. За өөрөөр хэлбэл тухайн хүүхэд бол өөрийнхөө насыг хуурамчаар одоо дурдж нийгмийн сүлжээний аккаунтууд нээхийг бол энэ хуулиар бас хориглоход гол анхаарал явагдаж байгаа. За тийм учраас Европын төвшөнд бол ийм системийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа юм байна. Зүүнний үзэлтэй Францын LFI Арнусын Мартин уг хоргийг дижиталын ийм одоо ертөнцид тухайн асуудлыг шийдэхдээ дэндүү хялбар хэлбэрээр шийдэж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм байна. За даваагаар хүүхэд хамгаалал 9 холбоо хууль тогтоогчид хандаж хүүхдүүдийг нийгмийн сүлжээний хэрэгслээр хориглох биш харин платформуудыг илүү хариуцлагатай байлгахад хууль тогтоогчид ажиллахыг уриалж байгаа юм. За Макрон мөн ахлах сургуулийн сурагчдад гар утастай байхыг нь хориглохыг дэмжиж байгаа. 2018 онд Франц улс 11-ээс 15 насны хүүхдүүдийг за өөрийн одоо ахлах сургуульд бол гар утас ашиглахыг нь хориглож байсан. За мөн ерөнхий сайд Элизабет Бирон үүнтэй холбогдуулан арга хэмжээнд бас эргэлзээтэй хандаж байгаа гэдгийг хэлсэн. За үүнээс илүү ер нь бол хамгийн чухал зүйл нь хэрэгжилт байгаа. За хэрэгжилт бол маш төвөгтэй гэж үзэж байгаа юм. За тухайлбал энэхүү одоо яг хуулийн төслийг яаж бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг энэхүү одоо төсөлтэй холбогдуулан хэлж байна. За эхлээд бол дунд сургууль хоргийг зохиогсоор хэрэгжиж байгаа эсгийг шалгах хэрэгтэй. Дараагаар нь бол хуулийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг хангах чухал гэж үзэж байгаамаа.